цаг агаар байгаль орчинтой холбоотой мэргэжлийн хүн юм байна. Энэ ч мэргэжлэр тууштай ажиллаж эрдэмтэн болсон хүн байна. Би онгон мэргэжил бол ус цагуурчин, ус цагуурын дээд сургуулийг хуучин зөвлөлт холбоот улсын Украины Одесс хотод 1978 онд төгссөн. Тэрнээс хойш тасралтгүй 34 жил тэгтээ энэ Монголын ус цагуурын албанд, тэр дотроо нислэгийн цагуурын албанд, тэр дотроо радиолокацийн цагуурын чиглэлээр ажиллаж өдий хүрлээ. За мэргэжил талаас бол би Монголын ус цагуурын албаны нислэгийн цагуурт ажилласан. Нислэгийн цагуурт ажилласан гэдэг утгаараа би манай иргэний нисгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах ийм ажлыг 30 гаруй жил эрхэлсэн. За энэ утгаараа энэ чиглэлийн ажлууд судалгаа шинжилгээний ажил хийсэн. Мөн радиолокац гэж байдаг. Радиолокацийн шинжилгээ ухаан. За энэ чиглэлээр бас нэлээд ажил хийж үндсэн гол 2 ном хийсэн бичсэндээ энэ нислэгийн цагуур гэдэг нэг ийм ном хийсэн байгаа. Энэ бол ашиглагдж байгаа хүмүүст нэлээд хэрэг болж байгаа ийм ном байгаа. За энэ номороо бас их сургуульд лекц уншиж олон шавьтай болсон. За дараа нь миний нислэгийн цагуураас гадна радиолокацийн цагуураар ажилласан үр дүн маань бас ийм ном болж гарсан саяхан. За энээр бас хичээл ном зааж ингэж байгаа. Өрөнд орны их утга зохиол тэр дундаа Оросын яруу найрагчдын сор бүтээлүүдийг Монгол түмэндээ хүргэх эрхэм үлсийг бүтээгчид бол орчуулагчид. Энэ фронтод сэтгэл оюунаа зориулагчдын нэг бол яахарахгүй ангаа сайхан орчуулагч юм аа. За би ерөөсөө 10 жил байхаас л уран зохиол сонирхож Монголынхаа зохиолчдын бүтээлийг агуу их нацагд орж эхлээд тасралтгүй уншиж тэгээд дэлхийн уран зохиол манад орчуулагдж хэвлэгдсэн. Тэр дундаа энэ Орос зөвлөлтийн уран зохиолыг нэлээд сонирхож ирсэн байгаа. Тийм учраас 10 жил байхдаа ном их уншсан. Ялангуяа энэ орчуулгын номууд бол их уншсан. Тэр үед гарсан жижиг том бэлтгүй ерөөсө таарлцсан бүх юмнуудыг уншдаг байсан. За энэ маань явсаар байгаа уран зохиолд хобби тавуулах гэдэг юм уу тийм ээ. Ийм байдалд хүргэсэн. Гэхдээ бол би өөр мэргэжил хийсэн юмшсэн. Мэргэжлийнхээ хажуугаар нэгэнт бага наснда эхэлсэн энэ уран зохиолын хоббиг хаяагүй. Ялангуяа Орос зөвлөлтийн уран зохиолтой гүн танилцж Сергей Есенин, за тэгээд Оросын намун уянгийн яруу найрагчид гэж нэрлэгдэх энэ Николай Рубцов, за гэх мэтлэн энэ хүмүүсийг уншиж тэгээ явсаар байгаа эцэстээ энэ хүмүүсийн уран бүтээлийг манай өндөр соёлт ард түмэндээ бас усны туслын дайны хэмжээтэй орчуулж энэ сайхан зохиолыг хүргэх юмсан гэдэг чин сэтгэл барьж ажилласан, уухгүй ажилласан, нэлээд тууштай ажилласан. За энэ утгаараа бол он жил үлрэх тусам нэлээд хийсэн байдгийн байна. Ингээд сүүлийн жилүүдэд энэ бүхний ном болгоод Монголын сонин хэвлэлээр гаргаад ирсэн. Ер нь энэ орчуулга гэдэг бол улс төднүүдийн хооронд харилцан бие биеэ ойлголцох, соёлын хүрээнд явагдаж байгаа нэлээд томоохон ажил юм л да. Энэ дэлхийн хэмжээнд хийгддэг. За энэ ялангуяа уран зохиолын орчуулгаар бол манай Монгол бол нэлээд дэлхийд дээгүүр ордог гэж би боддог. Ягаад гэвэл социализмын үед манай монголчууд, манай бие хүчхийн хүмүүс дэлхийн сонгодог зохиолууд хийгээд Орос зөвлөлтийн зохиолуудыг маш шургуу орчуулсан, маш өндөр хэмжээнд төвшөнд орчуулсан байдаг. Тэгээд ийм юмсуудыг уншаад сүүлийн үед гарч ирсэн дэлхийн бөгөөд Орос зөвлөлтийн сайхан яруу найрагч зохиолчдын бүтээлийг мөн тэр ах нарынхаа багаар явж, хойноос явж, параас өдөрт нь явж бас хүн ардтай хүргэж энэ сайхан юмсуудын үр шимийг эдлүүлэх юмсан гэдэг ийм бодол ямагт төрдөг. За энэ утгаараа явсаар байгаад
одоо ялангуяа миний хувьд Орос өвөлтийн зохиолчдын тэр дунд Оросын сонгодог зохиолчдын Сергей Есенин за тэрнийг Сергей Есенийг үргэлжлүүлэгч гэж яригддаг Николай Уровцовыг орчуулж хүн ардтаа энэ хүний сайхан бүтээлүүдийг хүргэх гэж зорж байгаа юм аа. За энд Катун гол шуугна гэж нэг шүлэг байгаа юм. Энд одоо манай Чингис хааны нэр гардаг. За энэ бол Катун гол гэж одоо энэ Горн алтай хэсэг манай Баруун аймгийн одоо Баяуулгын аймаг улс аймагтай хил залгаа Алтай хязгаарын тэр Горн алтай хэсэг одоо мужид байдаг юм гол л да. Уг нь бол энэ Катун гэдэг нь хатан гол гэсэн юм байна лээ. Тэгээ Катун гол гэдэг ингээд энд бол бас одоо Василий Макаров шүгшийн төрсэн ийм газар байгаа юм. За энэ тухай ийм шүлэг бичсэн байна лээ. Катун гол шуугна гэдэг Виктор Остапов зориулсан. За Виктор Остапов бол энэ Сибирийн том зохиолч, Уровцовыг дэмждэг байсан ийм том зохиолч байгаа юм. За энэ шүлгийг одоо уншъя. Энэ шууганыг би хичнээн сонсвоо. Эх наран тэнгэрийн хаяаны уняар чингэхэд эрчлэх голын ус руу харж чулуун дээр сууж өйтгөрт автан бодол болон хичнээн сууа. Самхаг дээдсийн онгон бунхны дэрэг дүр өргөн урсгалаар Катун гол туучин эртний хөнгөн биерээр хэн нэгэн эрчлэх мөрний дуулах түүлс бичгэлэн Катунчи тогшин урсгалт холоо эрэг хөвөөгийн чин биш хүнийг талхчин дуулаанд нүүдэлчд хэрхэн авж өнгөрснийг нууцхан домгийн түүлсээр хайлна Чингис хааны харвараан сүүдэр чилгэр орчлонгийн нар хэртээсэн биш үү сэнхэр утаа даваа олны гатлан сэмцгэр орос тосхон суурин бүргсэн биш үү зооны утгарт хөөми бүхнийг залгин үлгэрийн галт ертөнцийн орон зайд Катун гол өөхлөн эсгэрэн шууган өнгөрсөн хилэнгээ яахан тэр дарна нарлаг зуны өдрүүд уусын чанад руу отож уйтгар тайлууд унаар дун зурмглэн цэцгэл санаргүй булш бунхан уйтгарлан гагцгүй Катун голын шууган үл тасарна. Бид энэ Монгол нэрээ оюуны соёлоо гадаад улс өрнүүдэд дуулгаж сурталчилж яваа эгэл даруй энгүүн хөдөлмөрч авьяас үлэгт хүмүүс тэрвэр мэддгүй юм байна. Нэвтрүүлгийн маань зочин саяхан Оросын утга зохиолын нэр хүндтэй томоохон шагналыг хөтжээ. Энэ сэдв өнөөдрийн нэвтрүүлгийн гол санаа билээ. За сая би хэлсэн Николай Уровцов гэдэг хүн бол өнгөрсөн зууны 60-аад онд зөвлөлтийн яруу найрагт орж ирсэн. Намун уян гэж байсан ийм урсгал одоо яруу найргийн одоо нэг урсгал гэдэг юм уу да тий. Тэрний одоо нэртэй төлөөлөгч ерөөсөө нэг номерын төлөөлөгч гэж ингэж үнэлэгдсэн. За энэ хүн бол одоо маш залуудаа 35 наснда нас барсан хэдий ч одоо яруу найрагч Есенийг үргэлжлүүлэгч гэдэг утгаараа за Фет, Майкл, Никитин гэдэг Оросын одоо өнгөрсөн зуунуудын нэртэй том төлөөлөгчдийг үргэлжлүүлэгч гэдэг утгаараа яг энэ өдрүүдэд бол ерөөсөө Оросын яруу найргийн одоо тэнгэрт бол Уровцовын модод мандаж байна. Тэгээд энэ Уровцовын гол уран бүтээл бол Тал нутгийн одод гэсэн ийм нэртэй ном байдаг. За тэр номынх нь нэрээр би энэ жижиг номыг гаргаж энэ хүний гол бүтээлүүдийг орчуулж номыг гаргасан. Мөн тэгээд Монголын одоо тухайн үед 10 гаруйдаа хэвлэлээр сурталчилсан түүхэд айнуудаар нь Орос өвөлтийн одоо тэр уран зохиолын түүхт үйл явдлуудаар мөн Оросын одоо литературная Россия, литературная газета сонинуудад мөн сурталчилсан. За энэ бүхнийг 2009 онд манай Монголын зохиолчдын хэвлэлийн 80 жилийн хагар манай чөлөө зохиолчдын холбооноос мөн одоо Бүрээдийн зохиолчдын одоо дэмжлэгтэйгээр ялангуяа тэр Баяр Дугаров гэдэг Бүрээдийн том яруу найрагч би эрдэмтэн хүн энэ хүний одоо болсон одоо дэмжлэгээр энэ шагнал тодорхойлогдсон байна. За энэ шагналыг бол ер нь жилд 2 хүн долгодгийн байна лээ. Тэгвэл сүүлийн 4 жил одоо хүн долгоогүй байсан. Чухам ямар шалтгаан байсныг би сайн асууж тодруулаагүй. За 4 жил завсралсны эцэст 2 хүнд олгосон. За нэг нь
Оросын Светлана Сичнёва гэдэг яруу найрагч. За миний үеийн хүн байна лээ. За хоёр дахь нь бол би одоо Монголын одоо орчуулагч Урамцовыг бол Монголд орчуул сурталчилсан гэдэг утгаараа энэ шагналыг олгосон. За энэ шагнал бол Николай Урамцовын нэрмжит бүх Оросын утга сколын шагнал гэсэн ийм нэртэй шагнал юм да. За тэгээд энд диплом, за бас одоо тодорхой хэмжээний мөнгө энэ шагнал дагалт мөнгө дагалддаг ийм шагнал байна лээ. Маш нэр хүндтэй. Хамгийн гол нь одоо энэ бүх Оросын гэдэг утгаараа бол нэлээд одоо нэр хүндтэй ийм шагнал байсан. Тэгээд дэлхийгээс анх удаа Монгол хүнд болгож байгаа нь бол одоо бас л их баярлууштай санагдаж, ерөөсөө Орос Монгол хүмүүсийн эртний холбоо тийм ээ, бие биенээ ойлгох, бие биенийхээ хийсэн юмыг одоо сэтгэлээсээ хийдэг, тэрнийг одоо сэтгэлээсээ үнэлдэг ийм сайхан юмсууд энд харагдаж энд одоо биелэл олж байна гэж би их баяртай байгаа. Сая надтай хамт Урамцовын нэрмжит шагнал авсан Светлана Сичнёва яруу найрагч. За энэ бол надаас нэг 3 дүү юм байна лээ. Энэ бол одоо 200 гаруй яруу найрагчдаас шүүгдэж байж энэ хүн энэ шагналыг авч байгаа. За миний хувьд бол яг хуу Урамцовыг сурталчилсан гадаадын хүн гэдэг утгаараа гадаадын бас 10 гаруй хүмүүсийн материал ирсэн юм байна лээ. Тэр дундаас Урамцовын гол бүтээлийг орчуулсан, ном болгосон, Урамцовыг Монголынхаа хэвлэлд 10 гаруйдаас сурталчилсан, Оросын хэвлэлд сурталчилсан гэдэг утгаараа энэ нугайлахад хаалтгүй орсон юм байна лээ. Энд бол их баярлж байгаа. За шагнал авах үеэр эхлээд Москвагийн зохиолчдын байгууллагаас намайг Волгод руу гаргаж өгсөн, өдөж өгсөн. Тэр Волгод гэдэг бол Урамцовын одоо тэнд амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан тийм ээ. Хот. За тэнд бол байртай байсан. Тэнд бол өөрийнх Урамцовын одоо оршуулга байдаг, оршуулга шарил байдаг. Мөн тэнд нэг хөшөөн байдаг, 2 дахь хөшөөн тэнд байдаг. Тэнд бас гэр музей байдаг, ийм юм байна лээ. За тэнд нь орж музейд нь номоо бэлгэлж тэнд уулзалт хийсэн. За тэгээд цаашаа Тотьма гэдэг бас одоо хот, тэнд бол Урамцов бол техникум сурч байсан. Ойн техникум сурч байсан юм байна лээ. За тэр хотод бас хөшөө байгаа. Анхны хөшөө тэнд байгаа. Музей байгаа. За тэр музейд очисон, хөшөөнд хүндэт төлөвлөсөн, тэр юмсууд нь цэцэг тавьсан. Тэгээ хамгийн сүүлд Николскаяга тосгоно. Урамцов тэнд бол нөгөө өнчин хүүхдийг асрах газар байсан юм шүү дээ. Эцэг эхээс өнчин осорсон 6 настай Урамцов тэнд байсан. Тэгээ тэнд 7 дугаар анги төгссөн. За тэнд уулзалт болсон. Одоо тэнд сургуулийн сурагчид, төлөөлөгчид ингээд уулзалт болсон. Тэнд Урамцовын шүлгийг Орос Монгол хэлээр уншсан. Тэгээд уншигчид бол нэлээд одоо баяртай байх шиг байсан. Ягаад гэвэл тэр Урамцовын шүлгийн хөгжим хэлбэр нь яг буусан байна гэж. Сүүлд нь тэгээд би та нар маань одоо монголоор ойлгодог болоо шүү дээ гэсэн чинь бараг тийм байх шүү гэдээ алгатаж байсан. Тэгээд энэ намайг одоо их баярлуулсан да. Тэгээд дээр нь тэр Бат хааны тухай Урамцовын шүлэгт гардаг, Чингис хааны тухай шүлэгт нь гардаг. Тэгээд хүмүүс асууж байлаа. Танаа энэ одоо хаадуудын тухай бас жоохон муугаар гараад байна шүү дээ. Та энийг юу гэж бодож байна вэ? За нөхөд минь энэ бол одоо 800 жилийн өмнө болж өнгөрсөн түүх ээ. Аргагүй түүх юм тийм ээ. За яг хуу та нар ч тэр хүмүүсийг мэдэхгүй, би ч тэр хүмүүст уулзаагүй. Гэхдээ бол Монголын одоо тэр үеийн тийм өвөг дээд сэтгэгийг бид мэднэ. Хамгийн гол нь тэр түүх бол түүхээр үлдсэн. Харин яруу найрагч энэ юмсуудыг сайхан шүлэг болгож бичсэн. Шүлэгтээ оруулж тийм ээ. Бичсэн их гайхамшигтай санагдсан. Тийм учраас би тэнд ямар ч эмзэглээгүй баяртай энэ шүлгийг орчуулсан. Тэгээд та нарт одоо ингэж ойлгож байгаа нь одоо намайг маш их баярлуулж байна гэж ингэж ярилцж байсан да. Энэ нэг юм жижиг шүлэг уншия.
Түүчээ Пэти номноос шүлэг би хуулахгүй. Түүчээ Пэтиг бас тэгтлээ би шүтгэхгүй. Урвцав өөрийгөө онцгоод бодох бас хэрэггүй. Урвцав тэгвэл өөртөө итгэх бас аргагүй. Түүчээ Пэттэй барьцаж үнэн үгээ шалгана би. Түүчээ Пэти номыг урвцавынхаар өргөжлүүлнэ би гэж ингэж бичсэн баг. Тэгээд урвцав бол их эмгэнэлтэй нас барсан. Тэгээд өөрийнхөө нас барах өдрийг тэр үеийн цагаагарыг хүртэл одоо яаж шүлэгтэй бичсэн гэж хэлдэг юм л да. Шүлэгтэй одоо урдчлан харж зүгнэж тийм ээ бичсэн гэж хэлдэг юм л да. Тэгээд нэг ийм жижиг шүлэг байд юм. Одоо тэр их гонигтал да. Тэнд бол урвцав бол 1 сард төрсөн, 1 сард нас барсан. Тийм хүн 36 оны 1 сарын 3-нд төрсөн, 71 оны 1 сарын 19-нд нас барсан. Тэр бол 1 сар бол Оросын одоо маш хүйтэн ийм үеэлдэ. Тэрний хүртэл бичсэн гэж байгаа. Тэгээд энэнийг өөрийнхөө шүлгээр одоо урдчлан бичсэн гэж нэг ийм шүлэг байд юм. Эсэнд хүртэл нэг шүлэг байдаг шүү дээ. 8 мөртөө өөрийнхөө үхлийнхээ өмнө бичсэн те. Цус 8 мөргээд тэрнтэй адилхан энэ том яруу найрагчид ягаад ч юм бэ өөрийнхөө үхлийг хүртэл ингэж зөвгөнж бичсэн маш гонигтай өгөөд одоо эцсийн зэгдэр бол маш бахархалтай санагддаг л да. Ийм шүлэг байгаа. Зулцхан ус час хийн хөлдөх зул сарын хүйтнэр би өхөн. Өрөн хавар цаг гэдэг аимшигтай урсах үер буршийг минь өмөрн усан давтсан буршны минь үхнээс улс оронд мартагдсан гонигт авс хөвж тасхийн эвдэрч хэсэг хэсгээрээ харанхуу дуусан талаар нэг урсан тарж одно. Энэ чухам юу вэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Инх мөнхийн амгалан бүүд би бас итгэхгүй гэж ингэж бичсэн байгаа юм. За тэгээд өөрийнхөө хөшөө дурсгалыг амьддаа бас босгочихсон хүн юм байгаа. Ягаад гэвэл ер нь Оросын яруу найрагчид тийм байдаг юм л да. Тэр нөгөө юунаас эхлээд л Жуковскиээс эхэл Державнаас эхлээл тийм ээ. Тэгээ Пушкин хүртэл өөрийнхөө хөшөө дурсгалаа босгов гэж шүлэг байдаг шүү дээ. Тэгвэл Урвцов бас энэ цөөхөн мөртөө ийм нэг шүлэг биччихсэн байна. Миний үнэн үг цуурайтах байх, би ингэж алдарших байх. Миний гэрэлт хөшөөг тосхонд босгох байх, би чулуун товллооч хөгжилтөй зогсох байх гэж. Ингэж бичсэн байгаа. Энэ бол одоо бас өөрийнхөө хийсэн юмд бахархаж тийм ээ. Өөрөө одоо би мөнхийн юм хийлээ гэдгээ одоо ойлгож амьдралаас одоо гониг бодсон дэлхийн одоо нэг том яруу найрагчийн одоо намтар түүх юм л да. Энэ цувралаар дэлхийн яруу найраг гэдэг ингээд би өөрөө бодсон юм. Дээр үед социализмын үед Оросын одоо ийм яруу найраг дэлхийн яруу найраг ийм цувралаар гардаг байсан юм. Яг ийм хэмжээтэй. Яг ийм одоо хуудастай. Тэгээ би бодож байгаад яг энэ цувралаар ингээд ном хий гэж бодсон юм. Тэгээ одоо энд Сергей Есенин, Николай Урвцов, Казакийн Абай Кунанбаев, Бүрээдийн одоо маш одоо залуудаанаас барсан авьяаслаг яруу найрагч Намжилэн буюу Орос дээр шүлгээ бичдэг. Францад гарсан Оросын цагаас яруу найрагч Владимир Бурич гээд ийм хэдэн хүний ном гаргаад байгаа юм. Би одоо бол энийг 12 цуврал гаргах ёстой. Одоо энэ дээр дорнын одоо сонгодгоо Омар Хаям, Хафиз Саади, Фирдоуси гэдэг ийм хүмүүсийн номууд бэлэн болж байгаа. За энэ дотроо бас одоо 3 Монгол, өвөр Монголын халимгийн номууд орж ирнэ. Ингээд давын өмнө ямар ч гэсэн ийм 12 ном гарах юм байна. Тэгээд цаашдаа би Нобелийн шагналтангууд онцгой тийм хүмүүсийг бас сонгож, бас найз нөхдөөгөө хамтраад дан ганцаараа бас энэ бүхнийхийхэд хэцүү л дээ. Тэгээ ингээд хамтраад энэ юмсуудыг гаргаж бас одоо хүн ардтай, ялангуяа залуучуудаа оюуны одоо ийм хөрөнгө оруулалт хий гэж бодож байгаа юм аа. Ном хэвлэх, тэр тусмаа цуврал номууд хэвлэх талаар өнөөдрийн олон хэвлэлийн компани эрдэмтэн мэрэгд зохиолчд хов хүмүүс ихийг хийж байна. Ангаа сайхан орчуулагч гэсэн өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар уншигчдын сэтгэл зүрхийг эзэмдсэн шилдэг бүтээлүүдээр цуврал ном гаргах гэгээн үлсийг бүтээж яваа юм аа.
Урвцовын ер нь анхны одоо нэлээд төвөр энэ л дээ. Энд чинь 35 настай нас барсан хүн шүү дээ. Тэгээ яг нас барсны дараах нь энэ ном гарсан юм байна. Нэгтгсэн. Энэ Советская Россия гэдэг зурлаар гардаг ийм ном байдаг. Би анх нэг ийм ном олж авсан юм байна. Тэгээ энэ ном одоо энэ бол шинжлэгдсэн л да. Бараг 2-3 ийм ном одоо өрөнгөгдөж явуу болоо. Тэгээд энэ сая ирэхэд хүмүүс бэлгэлсэн ном. За энэ номоос нь би орчуулсан юм байна. За тэгээд Урвцовын тухай одоо найз нөхдөн Оросын зохиолчид ийм ном бичсэн байна. Энэ бол дандаа яруу найргийн хэлбэрээр бичсэн Урвцов зориулсан шүлэг байна. За ийм ном. За энэ Урвцов судлаачид бол одоо дүүрэн болсон байна. За энэ Урвцовын судлаач нэг хүний ном энэ байж байна. За дараа нь дахиад нэг хүний ном энэ байна. Урвцов судлаач. За ер нь Урвцовын ном бол номын хэвлэгдсэн тоо бол одоо Пушкиний номын тооноос илүү давж илүү гарсан гэж байна. Тэгэхээр зэрэг Урвцов одоо ямар их одоо том яруу найрагч тийм ээ. Ямар их эрэлт хэрэгцээтэй яруу найрагч гэдэг нь тодорхой байгаа. За тэгээд энэ мэтлэн альбомууд бол одоо маш их гарсан байна. Түүхэд ойнуудаар нь. За энд бол энэ Урвцовын тухай Оросын зураачдын одоо хийсэн бүтээлээр ингэж гаргасан байна. Ангаа сайхан доктор орчуулах их ажлынхаа зэрэгцээ яруу найраг үргэлжилсэн үг сэтгүүл зүүн ном тойрсон авьяаслаг зохиолч юм аа. Уран зохиолын хувьд бол би одоо багаасаа уран зохиолоор оролдож өөрөө бас юм бичсэн болгоноо сая одоо эмэгтэйгээд хэвлэхэд бол одоо ийм 2 ном гаргасан байгаа. За нэгдүгээрт бол энэ ээжийн шүтлэгтэй хот гээд 20 гаруй хэвлэлийн хуудас энэ номонд бол одоо миний яруу найргийн хэлбэрээр бичсэн бүхэн. За гадаадын тэр дундаа Орос зөвлөлийн яруу найрагчдын бичсэн шүлгийн орчуулга одоо энд орсон байгаа. Нэг хол яваад яг хөө зүгээр хамгийн эхэнд байгаа миний яруу найраг гэсэн нэг юм шүлэг уншия. Энэ бол яг хөө зүгээр энэ номын утга агуулгыг тодорхойлсон юм л да. Ижи минь намайг эвээлж байгаа юм шиг миний яруу найраг угаасаа намуухан ижил хань минь эрхэлж байгаа юм шиг миний яруу найраг уулаасаа нилуухан талын гол мэлмэрэн урсж байгаа юм шиг миний яруу найраг анхнаасаа намуухан тайвуухан дуушран хайлж байгаа юм шиг миний яруу найраг төрөлхөөс айдуухан эцэг минь намайг зэмлэж байгаа юм шиг миний яруу найраг цаанаасаа намуухан эцэс төгсгөл би орчлон налааж байгаа юм шиг миний яруу найраг гаруулаасаа нууцхан айсын салхи сэвэлзэн илбэж байгаа юм шиг миний яруу найраг эхлэхээсээ намуухан аянгийн сүртэй нэргэлт сахиж байгаа юм шиг миний яруу найраг эцэстэй харин дуутайхан. За дараа нь сэтгэлийн синкер окторгуу гэд. За энэ номонд миний өргөлцөөгийн хэлбэрээр бичсэн юмсууд орсон. За энд өгүүлэг, найруулал, эссе, тууж мөн одоо гадаадын зохиолчдын орчуулгын хэсэг орсон юм аа. Ер нь энэ Монгол туурхтнууд маань монголчууд маань ер нь сүүлийн үед үндэс угсаагаа гэх ийм үзэл бодол сэргэж байгаа. Энэ чаргагүй юм. Хүн одоо өөр үндэсаа тийм ээ. Урган бол болоо үндэсээ гэдэг шүү дээ. Тийм учраас хүн бол ураг төрлөөгийнхэн зайлшгүй юм. Энэ ч одоо байх асуудал. Ер нь одоо монголчууд маань тал талаас дуугаа аваад ер нь төв одоо энэ одоо алах Монголынхаа хөгжлийн төлөө тэгээд одоо өөрсдөө байгаа газар нутгийнхаа орныхоо энд бол өөрсдөө бас ялгарсан бид чинь ямар ч гэсэн одоо дэлхийн мөрцөгтөр туурах цусгаа түүхэн их ард түмэн Монгол улсын одоо өсөрсөн одоо засарсан одоо мах гэдэг баха тийм ээ тэрний тасархаа шүү гэдгээ
бодож ойлгож байгаа гэдэгт би итгэдэг. За ийм явдлууд одоо гарч байгаа юм шиг байна. За ер нь 3 Монголтойгоо би ер нь нэлээд холбоотой байдаг. Ялангуяа энэ уран зохиолын холбоотой. За өвөр Монголд ихэд бол миний одоо сайн таньдаг яруу найрагчид олон байна. За тэр дундаа бол хичээлтийн Харвар гээд одоо нэлээд сайн яруу найрагч хүн би. Энэ хүний номыг би Монголд одоо энэ сурлаар гаргахаар хичээж байгаа. За мөн түүнчлэн одоо энэ шинэхнэ бүрээдийн яруу найрагчид байна. Уржин жил бид Намжилнын буйвын 60 насны он баярт урилгаар оролцож танилцсан. За мөн түүнчлэн Халимаг байна, Туваа байна, Якут байна. Энэ хүмүүс олон яруу найрагчдыг би одоо таньдаг болсон. Ялангуяа энэ өвөр Монголд энэ нэвтрүүлэг гардаг бол өвөр монголчуудаа за энэ завшааныг ашиглан одоо бас халуун мэндчилгээ дэвшүүлж за ялангуяа тэр таньдаг яруу найрагчтай та нарын ном удахгүй бас алх Монгол аялгуун дээр гарна шүү гэдгийг дамжуулахад баяртай байна. За миний урд нь бас хэвлүүлсэн ном орчуулгыг бас өвөр Монголд хэвлэлсэн байсан Улаг гэдэг нэг сайт байдаг байхаа. Тэрэнд бол одоо миний юмсуудыг бас тавьсан байсан. Энд бас их баярлж байгаа. Бид монголчууд нэвтрүүлэгтэн ийм нэгэн сайхан уран бүтээлчийг урьж оролцууллаа. Хүмүүн бидний оюуны мэлмийг гээгүүлэн гэгэрүүлэх, өрн дорны утга соёлтой танилцуулах эрхэм үйлсэд бие сэтгэлийн чилээж яваа танд цаашдын ажил үйлс амьдрал уран бүтээлд ихэн хүсэн өрөөж нэвтрүүлгэн өндөрлөё.